Миний бол одоо Шинжлэлийн баярын одоо хамгийн бартагддаг хэсэг бол намайг жоохон багт одоо манай аав одоо шөндөө өвлийн үгүй ирцэг гэл одоо миний бэлгийг бэлтцсэн, эгч бид гурийн бэлгийг бэлтцсэн, гурван бэлэг тавьчихсан. Тэгэнгүүт хоёр хундаг тавьчихдаг байсан ширээн дээрээ. Тэгээ нөгөө хундгаа харахаар өвлийн үгүй урж нэрээ аав ганц юм хавааж уучаад өвлийн өвөө та хоёрын та гурийн бэлгийг үлдээч явуулаа гэж хэлдэг байсан. Тэр дурсамжтай хамгийн түрүүнд санаанд орж ийн доо. Хамгийн дурсамжтай хөгжилтэй шинжил тийм хамгийн дурсамжтай хөгжилтэй шинжил гэх юм бол өвлийн үг аавд итгэдэг байсан үе. Яг тэгэхээр яг манай гэрийн гадаа өвлийн үг аав хурж ирээд буугаад тэгээд орц руу харахад би тэр нэг ингээ хаалган дээр бүр ингээ наалдаад ингээ бүр гацчихсэн. Яг тэгэхээр нөгөө итгэдэг байсан учраас тэр болохоор яхаа өөр аав өөр өвлийн үг аав тоглоод гэрлүүгээ орсон бахал та. Тэгээд тэр үед би бол амар итгэдэг байсан. Тэгээд дараа жил нь манай ах тэгж орж ирээд тэгээд би л ахаа болдоо таал биш те гэж алишээ томорчсон жилийн дотор. Тэгээд тэр бол миний ерөөсөө мартдаггүй. Тэгээд эргээд яг нэг хөөрхөн байсан цаг үеийг минь айгүйх санагдуулдаг. Тэгээд би одоо ч хөөрхөн байгаа л да. Хамгийн дурсамжтай шинжилгээг он гарахад яг нөгөө бид нар чинь ингээл 10-аас доошоо тоолдог штэ. 10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 тэг гэд ориглоонд орсоо буудалдаг байхгүй. Тэгсэн чинь манай нөгөө нэг юм нөгөө нэг дэлхийн одоо бөгөөд Монголын он цаг тоолыг зогсоож болохгүй штэ. Юм хөдөлж явахдаа за байж байгаараа манайхаа ориглоонд орсоо бэлдэж байгаа дуудуулыг гэдэг бол яг нөгөө нэг 12 сарын 31-нд бол тэр цаг хугацааг зогсоож болохгүй учраас яг нэг хоцорч нэг буудуулж яг 0 буудуулаараа гэж байдгүй нөгөө юу н онгоодгүй тэгээ бараг 4-5 секундын дараа бараг буудаж байсан тэр гинт санаанд орчлоо тэгээ хүүхд байхдаа би ч нөгөө нэг яах вэ урлаг гээл явчихсан тэгэнгүүт хичээл мчилдээ тийм амар гавал маавал бол байгаагүй тэгэл мэдээж өвлийн өгнөөс бол тэгэл авьяаслаг хүүхдүүд гэдэг талаар бол амар их ер нь бол байнга л баг өвлийн өгнөөс бэлэг авдаг байсан. Тэгээд мэдээж нөгөө нэг хүүхд байхдаа цэцэрлэгийн шинжиллийн одоо урлагийн номер тэгээд сургуулийн шинжиллийн урлагийн номер гэл тэр болгонд нь орсдог болохоор мэдээж биелэгтэй. За миний хувьд бол хамгийн дурсамжтай шинжил бол хүүхэд насны шинжил. Ялангуяа дөнгөж цэцэрлэгийн насны жоохон хүүхэд байхдаа өвлийн өгн яг байдаг. Тэгээд өвлийн өгн яг надад ирж яг шинжилийн өмөдөш бэлэг өгнө гэж итгэж тэгээ эрэхт нь авч хичнээн их хязгааргүй баярлж ирсэн. Яг тэр хүүхэд насны дурсамж бол хамгийн гоё дурсамж. Тэгээд миний хувьд нэг хүүхэд насны шинжил маш их онцгой. Тэгээд би дандаа бага байхдаа засаг болдог байсан. Сүүлд нь том болсон шин засаг хасагдаад он болдог болсон. Дараа сүүлдээ хуучин он болсон. Сүүл рүүгээ амьд хөгжмийн хамтлагийн хөгжимчин болсон, сүүл дуучин болсон гэх мэтчлээ ингээд хүүхэд насны маань халуун ам бүлэрээ байсан автага ээжтэйгээ халуун ам бүлэрээ байсан цаг хугацаа хамгийн аз жаргалтай санагддаг. Миний хувьд одоо айгүй олон дурсамжтай. Тэгээ шинэ жил одоо миний амьдралын хамгийн аз жаргалтай дурсамжийг татгацдаг. Миний хамгийн ганцаардмал дурсамж дээр ч гэсэн бас айгүй тод томроо орж ирж байсан. Тэгэхээр бол шинэ жилийн баяртай би үнэхээр дуртай. Миний хамгийн дуртай хоёр баяр бол наадам шинэ жил хоёр. Тэгээд ямар ч цаг үед ямар ч байсан гэсэн би энэ баярыг бол заавал тэмдэглэх дуртай. Тэгээд хүмүүсийг хооронд нь нэгтгэдэг эсвэл эргүүлээ тэр хүнийг илүү аз жаргалтай юм уу илүү ухамсартай эргэж бодоход нь бас яг 31-ний шөнийн ад чинь нөлөөлдөг нэг юм сони чидийн орой болдог. Ерөнхийдөө 12 сарын 31-ний оройг бол ямар ч ажил төлөвлөхгүйгээр ямар ч одоо ажил очихгүйгээр гэр бүлтэйгээ өнгөрөхийг хичээдэг гэж байгаа. Тэгээд би ерөнхийдөө бол ер нь 12 сарын 31-ний өдөр бол гадуур дотуур өдрийн өглөөний цагаар өдөр бол явж илсэн баг. Яг оройн цагаар бол яг гэр бүлтэйгээ өнгөрөөдөг байж байгаа. Зориуд цаг гаргаж өнгөрөөдөг байж байгаа. Тэгээд яг он цол монголчууд бас тэгж ярьдаг шүү дээ. Яг он цолигдох мөчөд ямар байна яг тэгж гардаг. Айл тонсон бол айл тэр жилд ингээ явдаг гэдэг шиг тэр яг он цолигдох мөчөд яг гэр бүлээр хамтаа байсан учраас яг тэр дараа он жилүүдэд бас гэр бүлээр хамтаа байдэ. Шинэ жилийн баярын гол утга учир нь одоо шинэ он гарч ийнэ гэсэн л тий шинэ он гарч бүх зүйл шинээр эхэлж ийн гэд тэмдэглэж байгаа тэмдэглээ өнгөрүүлж байгаа тий ихэнхдээ нөгөө гэр бүлэрээ хамтдаа тий нэг ширээний ар ширээгээ засаад уртаа хоолнуудаа нөгөө айл уламжлалцсан тий зарим. За яг одоогийн хувьд бол одоо бол яг бид нар нөгөө нэг шинэ жилийн баяр болохоор уран бүтээлч хүмүүсийн хувьд бол ерөөсөн хүмүүсийг баярлуулалгүй гэл ихэнхдээ яг одоо 12 сар бол эхнээсээ ахвал төгсдөг нэлээд сандралдаж гүйдэг л сар болж өнгөрдөг. Шинэ жилүүд бол асар их байна, маш их байна. Тэгээд давхар төгжрөл бас их байна. Тэгээд төгжрлийн дундуур болдог бол нисчинсэн гэж явж байна. Тэгээд дэлгэц үзэн суугаа бүх хүмүүстээ хамгийн сайн сайхан бүхнийг тэгээ хамгийн тайван бөгөөд хамгийн эрүүлтэй сайхан амьдралыг чин сэтгэлийнхаа угаас хүсмээр байна. Тэгэд эрүүлийн их урт удаан жаргалтай амьдраарай гэж хүсье. Аав ээжтэйгээ өнгөрүүлсэн, гэр бүлтэйгээ өнгөрүүлсэн яг тэр цаг хугацаа бол мэдээж хэрэг он гарахад үргэлж цугтаа байдаг. Тэгэхээр тэр цаг хугацаанд аз жаргалтай
байсан шиг эх он жилүүдэд ч гэсэн аз жаргалыг мэдэрдэг байх. Тэгээд нийт одоо үзэж байгаа бүх усудаа шинэ он шинэ жилийн баярын мэнд хүргэе. Бүгдэнд нь хайр түгэе. За ингээд Peak MN-ыг үзэж байгаа нийт үзэгчдээ та бүхэндээ шинэ оны шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Тэгээ 2022 онд дэлхийд даяараа ковидгүй тэгээд амар тайван ямар нэгэн зүйлээс санаа зовж амаа хааж явахгүй тэгээ бүгдээрээ нээлттэй гадагшаа татгачаа найз нөхдөд хамтдаа гэр бүлэрээ хамтдаа аз жаргалтай эрүүл их сайхан он болох болтугай гэж хүсэн өрөө. Тэгээд та бүхэндээ бүгдээр нь шинэ оны мэнд хүргье. Энэ шинэ жилийн баярыг үргэлж шинэ содон гэрэл гэгээлэг ийм сайхан мессежээр өгдөг учраас энэ бол хүн төрөлхтний хамгийн чухал хамгийн сайхан баяр. Тийм учраас шинэ жилийн шинэ тэмдэглэж байгаа бүх хүмүүстээ хамгийн сайн хүсье. Шинэ оны баярын мэнд хүргэе. Та бүхэн маань бас тийм байдаг баха. Ингээд шинэ онд нь маш гоё ирчиж аз жаргал хүсье. Маш их баярлалаа. Миний хувьд бол 31-ний баярыг аль болох гэр бүлтэйгээ тэмдэглэж 31-ний баяр нэг өдөр одоо ажил авахгүй байхыг хичээдэг. Яг 2 жилийн өмнөх 31-ний өдөр бол би яг талбай дээр нөгөө хүндэтгэлийн талбайн одоо шинэ жилийн цэнгүүнийг хөтөлж байлаа. Их хүүтэн байсан, маш их даарсан. Тэгээ энэ жилийн хувьд бол гэр бүлтэйгээ тэмдэглэхийг бодож байна. За тэгээ Big City-ийг үзэж байгаа нийт үзэгчдээ шинэ оны мэнд хүргэе. Бүх хүсэл нь биелэх болтугай. Сайн сайхныг хүсье.